Башгүй хөгжмийн дагай сонсож ханашгүй сайхан мууга бүгд бидний дуртай хөгжмийн их шиг сайцгаа нээцгээ бүгдүүдээ сонсож башгүй хөгжмийн дагай сонсож ханашгүй сайхан мууга бүгд бидний дуртай хөгжмийн их шиг Цаануу хүүхдүүдээ та бүхний хөгжмийн боловсролд зориулан бэлтгэдэг хөгжмийн их шиг тайрцаг нэвтрүүлэг эхэлж байна. Өнөөдрийн дугаарыг нэвтрүүлэгч Билгээ, редактор Солонго бид хоёр хөтлөө явуулнаа. Энэ удаад Морин хуурч пүрэв хүүгийн Тэнгэрийн дуу номын тухай хүргэнэ. Авьяас Булангаараа Италийн Сан Марино хотод зохиогдсон Италиан Брик олон улсын өсвөрийн хөгжимчдийн уралдааны дид байрын шагналт нар мандахын оюунтай уулзна. Хөгжим сонсох цагаараа Францын хөгжмийн зохиолч Камила Сен-Сансын Амьддын багт наадан бүтээлийн Тахиава азарган дахиа нэртэй хөгжмөөс сонсохоор бэлтгэлээ. Морин хуурч цог бадрахын пүрэвхүү 2021 онд өөрийн зохиосон дуунуудаар Тэнгэрийн дуу нэртэй 4 цуврал номоо гаргажээ. Энэ цувралууд нь хүүхдийн дуу, орчин үеийн дуу, ардын хэв шинжит дуу, мэрэгжлийн дуу гэсэн төрөлтэй. Цувралын 2 дугаар номонд хүүхдүүд та бүхэн зориулсан дуунуудыг сорчлон оруулсан байгаа. Ардын уран зохиолч Соёлын гавьяа зүтгэлтэн Галсангийн шүлгээр зохиосон Монгол хүмүүний зүрхний бичээс, төрийн шагналт Соёлын гавьяа зүтгэлтэн Бавууд оржийн шүлгээр зохиосон Монгол бичиг зэрэг дуунуудаас харахад хүүхдүүдийг ахуй соёл, уламжлалтаа нойртуулж Монгол хүн байх ухаанд суралцуулсан ач холбогдолтой бүтээл болжээ. Одоо хүүхдүүд та бүхэндээ Монгол хүмүүний зүрхний бичээс дууг нь хүргэе. Хүлээн авч сонсоорой. Авьяас Булан. Энэ болон тага хобби сургуулийн 7 дугаар ангийн сурагч нар мандахын оюуныг урьлаа. Чөлөө цагаар бүжиглэж, гар урлаж, зургийн дугуйланд явдаг тэрээр төгөлдөр хуур хөгжмөр 3 дахь жилдээ хичээлж байгаа. Бяцхан охины амжилтаас дөрдөг бол 2017 онд Тоя хүүхдийн гар зургийн анх дугаар уралдааны 2 дугаар байр. 2018 онд Монголын хүүхдийн ордонд зохион байгуулагдсан Форте Пиано улсын 6 дугаар уралдаанаас тусгай байр. Азийн Мицубушигийн нэрмжтэй хүүхдийн гар зургийн уралдаанаас тусгай байр. 2019 онд Монголын хүүхдийн ордны уламжил улган зохион байгуулдаг ээждэн барих миний бэлэг үзэсгэлэнд оролцож Италийн Сан Марино хотод зохиогдсон Италиан Брик олон улсын өсвөрийн хөгжимчдийн уралдаанаас дэд байрын шагнал хүртэж гаргасан амжилт хичээл зүтгэлээрэн үе тэнгийн нөхтөө манлайсан авьяаслаг сурагч. Ингээд та бүхнийг оюунтай уулзуулъя. Сайн байцгаана хүүхдүүдээ. Би анх 3 дугаар ангиасаа хөгжим тоглож эхлээд одоо 3 дахь жилдээ тоглож байна. Өгөлдөр уруулахаар хүнийг байнга ингээд сандал дээр суулгаад удаан хугацаагаар тоглоулдаг болохоор их твшээртэй болж сурдаг.
Би бас анх нөгөө төгөлдөр уур цоглож байхдаа хүүхэд байсан болохоор 40 минут яг нэг ширээн дээр амар удаан суухаар ядраад тэгээд ер нь байж удаад байдаг байсан. Харин одоо бол тэмцээн уралдаан өдөрт ороод 2-3 цагаар бэлдсээр хагаад ер нь бол одоо маш төвчээртэй болсон гэж бодож байгаа. Хөгжмийнх нь гоё их шиг аяхлуулдаг. Тэгэхээр ер нь бие тайвширдаг, тархин амардаг. Хөгжим тоглохоор бас тархи маш сайн ажилдаг, төвчээртэй болдог. Бас сонсгол нь сайн болоод хоёр тархи нь ажилдаг. Тэгээд ер нь бол хүний тархи нь маш сайн. Интернетээр бас бус хүмүүс ингээд тоглохоор би бас тэрнээс нь би бас ингэж тогломоор байна. Тэхийн тулд бас хичээл зүтгэл гаргах хэрэгтэй гээд ер нь тэрнээс бол урмаа зэрэг авдаг. Илүү олон удаа бэлтгэл хийгээд тэдэн шиг болмоор санагддаг. Өчтөр гэрийнхэнтэйгээ яваад нэг хөгжмийн концерт үзчихсэн. Тэр нь болохоор өвлөөвөр хөгжмийн тоглолт байсан. Тоглолт үзэхээр ингээд бус хүмүүсийн амар гоё тоглолдог. Тэр нь бас их тайвширдаг. Бас зөвхөн өмнө болж исэн бүх юмнуудаа мартаад яг тэр юмдаа анхаарлаа төвлөрүүлээд үзэхээр үнэхээр гоё санагддаг. Тоглолт үзснийхаа дараа бас яг адилхан бид тэдэн шиг тоглохынсан тэд нэр амар мундаг байсан гэд ер нь бол зүрхэнд маш тод үлддэг. Заримдаа нэг тэгээд нөө буруу тоглоод эсвэл юмаа цээжлээгүй эсвэл юмнуудаа алдчихаад тэгээд яг багштай бол зөндөө зэмлүүлж исэн юмнуудаа давтахгүй мартаад тэгжсэн үед бол зөндөө байсан. Гэтэл нөө ээж намайг битгий болооч амар удаан тоглосон юм болохоор одоо үргэлжлүүл тоглол сайн гэд тэгээ одоо хүртэл тэгээд тоглоод явж байгаа. Одоо л яг тэр шантарсан үеэс ингээд хойш ингээд яваад тахаар бүр дуртай болоод дурлаад би бас нөгөө баг 1 жил 2 жил тоглосон ээж бас намайг бүр төгслөөд сайн тоглоод яваад ирвэл бас ирээдүйд хэрэгтэй гэж бодоод тэгээ намайг ерөөсөй болиулаагүй. Тэрэнд нь бол би маш их баярлж байна. Жохо удаан ингээд тоглоод ирэхээр бас илүү дурлаад тэгээд ер нь хэрэг би ингээд буруу тоглоод ийжвэл тэр нь ерөөсөө болох ерөөсөө шалтгаан биш. Цаашаа үргэлжлүүлээ яваад байвал угаасаа тийм юм гарч ирэн тэрийгэ дам туулах хэрэгтэй гэж ойлгоод тэгээд дахиж одоо нэг тийм шантрах юм болохгүй байна. Энэ ирээдүйд бол техник технологид ер нь илүү их сонирхолтой яг тэрүүгээр явъя гэж бодож байгаа. Гэтэ хөгжмөө бол хийцэж болохгүй. Итали руу тэмцээнд явахдаа баг жилийн өмнөөс тэрийгэ бэлдэж эхэлсэн. Өдөр болгон тэгээд ордон дээр очиод 2-3 цагаар хоолоо идээд амар удаан сууж исэн. Тэрнийхээ бас 2 дугаар байранд орж исэн. Ер нь бол тэрийг ингээд тэмцээний дараа ч гэсэн тоглосоор агаад бас тэр аяараа олон уралдаан тэмцээн арга хэмжээнүүдэд орж исэн. Тэр нь болохоор Баба Яга гэдэг нэг дуу байсан. Амар хурдан бас нөгөө гарын амар хурдан хөдлөх тийм тарих ингээд хурдан ажиллах, цээжлэх ингээд амар их ирч үз саардаг тийм дуу байсан. Гэтэ гоё дуу байсан. Тоглож исэн хамгийн туртай дуу. Тайзан дээр бол уг нь бүр амар сандарч исэн. Хүмүүс ингээд бүх шүүгч нар хараад тэгээ би ерөөсөө тийм олон удаа тайзан дээр гарчдаггүй. Ер нь бол айхтар сандарч исэн. Тэгээ ер нь тэгснийхаа дараа бол баг байр эзлэн гэж юусэн бодож байгаагүй. Гой төгжим тоглож исэн олон хүмүүс байсан. Надтай хамт нөгөө олон орноос ирсэн бусад хөгжмүүдээр бусад хөгжмийн зэвсэг ашиглаж исэн олон хүмүүс байсан. Тэгээ юусэн анх сонсчонгуудаа бас амар баярлсан. Юусэн яг юу бодсноо минь санахгүй амар шокнд орчихсон байсан. Миний дээр байсан бас нэг ихч байсан. 1-р байранд орсон. Амар баярлжсэн. Би тэр нь бас баг уйлжсэн. Би тэр хамгийн сүүлийн жилнээс болохоор би бас түүнд амар баяртай байсан. Би өөртөө ч бас баярлж исэн. Анх удаа ингээд хөгжмөөрөө тэмцээн уралдаанд ороод 2 дугаар байрлалсан бүр маш их баяртай байсан. Заримдаа хичээлээ хийгээд давтах цаг ерөөсөө гардаг байсан. Тэр үедээ давтахгүй байнгут дараа нь ингээд 2-3 хоногийн дараа ч юм уу ерөөсөө гар ингээд хөдөлгөө байждаг. Заримдаа ингээд цээжлсэн юм марчсан. Тэгэхээр бас заавал өдөр болгон давтах хэрэгтэй болдог. Жохон ч гэсэн ганц жуудаад арчвал жохон толгонд ч жохон ч юм үлдэн тий. Хаяада болохоор тэгж давтаж чаддаггүй байсан. Тэгээд яг давтах цаг гарангуудаа 2-3 цагаар давтдаг байсан. Намайг төгөлдөр хураасаа болиё гэж бодож хахад шантарж хахад болж болохгүй гэж яаж исэн ээжтэй баярлаа. Таныг болиулааг учраас одоо хүртэл ингээд төгөлдөр урандаа дуртай болоод үргэлжлүүлээ явж байгаа. Бас энэ олон жил надад төгөлдөр ур зааж төвчээртэй байсан багштаас баярлаа. Мөнгөн цэцэг багштаа баярлаа. Одоо хамтдаа оюун охины төгөлдөр хуураар хэрхэн чадамгай сайхан хөгжимтгийн сонсцгоё.
Хөгжим сонсох цаг. Энэ булангаараа Францын хөгжмийн зохиолч Сен-Сансын Амьтдын багт наадам цуврал аязаас сонсож байгаа шүү дээ. Өмнөх дугаарын багт наадамд Арслан оролцсон бол өнөөдрийн зочин ямар амьтан болохыг таах гээд үздэг хөгтүүдээ. Тэр хөлдөө гуталтай, чихэндээ ээмэгтэй, толгой дээрээ бицгаан титэмтэй, далавчтай мөртлөө огт нисдэггүй. Гэхдээ өглөө бүр хүмүүстэй маш чангаар сайн уу гэж мэдчилдэг. Ингээд бодохоор энэ ямар амьтан бэ? Тийм ээ, яг зөв. Энэ бол мэдээж Тахиа. Ингээд хамтдаа Тахиа ба Азарган Тахиа нэртэй хөгжмөө сонсоцгоё. Хүүхдүүд тавхан хөгжмөө сонсоод төрсөн сэтгэгдлээ зургаар илэрхийлж, хөгжмийн эгшиг тайрцаг пэйж хуудас руу илгээгээд бэлгийн эзэн болцгоогоорой. Дараагийн дугаараар эргэн уулзлаа түр баяртай хүүхдүүдээ. Нэвтрүүлэг бэлтгэсэн редактор Солонго, найруулагч Бат сайхан.